За өнөөдөр манай боловсрол сошиал ухааны спортын яам сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтраад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 482 одоо хүүхд харагч төвийн төлөөлөгчд болсон 21 аймаг 9 дүүргийн 120 хүн одоо энэ хүү сургалтанд оролцож байна. Энэ хүүхд харах үйлчилгээ нь эрх зүйн шинжилэл нэрээр явагдаж байгаа энэ хүү сургалтын дээр бид нар бүх одоо оролцогчдод анх удаа хүүхд харагч нараас анх удаа төлөөллийг бүрэн цуглуулж энэ хүүхд харах үйлчилгээний эрх зүйн орчны шинжилэл яаж явагдаж байна. Энэ дээр цаашдаа та нар сургуулийн өмнөх боловсролын буюу бага насны хүүхдтэй ажиллаж байгаа хүүхд харагч нар ямар хөө чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах вэ? Орчин нь ямар байх вэ? Багш нь ямар байх вэ? Одоо энэ бүх шаардлагуудыг бид нар өнөөдөр энэ хүмүүстэй танилцуулж байна. За ерөнхийдөө бол хүүхд харах үйлчилгээ бол 2016 онд эхлээд анх бол 5490 гаруй хүүхэдтэй үндсэн анхны төс нь 3.8 тэрбум төгрөг тавигдчихсэн. Үүнээс хойш 17-18 онуудад энэ төсвөнөөсөө хүүхдийн тоон буурсан ийм хандлагууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ хичээлийн жилд бол одоо эх оны төсөвт бол ерөнхийдөө 3.9 тэрбум төгрөг тавигдсан. Гэхдээ энэ төсөв маань одоо явж байгаа нийт 4952 хүүхэдтээр үйл ажиллагаа явуулж байгаа 482 одоо цэцэрлэг хүүхд харах үйлчилгээний төвлөрөл хангалттай санхүүжилт. Тийм учраас өнөөдөр бид энэ байдлыг танилцуулаад одоо хүүхд харах үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах гол асуудал бол нэгдүгээр хүүхд харагч нар өөрсдийнхөө хүүхдтэй ажиллах, бага насны хүүхдтэй ажиллах одоо энэ арга зүйгээ тийм ээ өөрсдийнхөө мэрэгжлийн чадварыг сайжруулаач гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар хүүхд харах үйлчилгээний чанар дээр онцлон анхаараач. Яг тэгэхээр энэ хүү сургалтын дээр бид нар хэдийгээр өнөөдрийн байдлаар хүүхд харах үйлчилгээний төвүүдээс аливаа нэгэн одоо хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдлүүлсэн гомдол гараагүй байгаа хэдий ч гэсэн бид нар цаашдаа энэ үйлчилгээ маань энэ Монгол улсын хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээтэй уялдаад доктортой ажиллах энэ процесс харагдаад байгаа энэ бодлого. Тэгвэл зэрэг энэ одоо үйл ажиллагааг бид нар доош нь оруулахгүй. Гэхдээ байгаа төвшнгөө улам сайжруулаач л гэдэг энэ яагаар байхгүй сургуулийн өмнөх боловсролын төвшөнд барих бодлоготойгоо уялж явна. Энэ дээр бол одоо хүүхд харагч нар маань одоо эмзэглээд яах вэ бид нар төсөв танагдаад болохоо ажиллаа гэдэг ийм ойлголт бол байхгүй. Энэ байдлыг бол бид нар хүүхд харах үйлчилгээний нэгдсэн сургалтын дээр маш сайн хэлж өгсөн. Тийм болохоор энэ багш нар маань мэрэгжлээ дэвшлүүлье. Өшөө одоо шат чатны сургалтандаа хамрагдъя. Хүүхдтэй харилцах арга зүй, арга технологи сайжруулъя. Одоо ээж аавтай хамтарч ажиллаж байгаа олон нийтийн дэмжлэгээ сайн авъя гэдэг тал дээр үнэхээр энд оролцож байгаа багш нар сэтгэл өндөр байгаа.